YouTube дээр мөнгө олох гэж хайгаад тансаг байшин үнэтэй машин харуулсан чи нэг өдрийн дотор баян болно би өдөрт 10,000 Америк доллар олдог ямар ч баталгаа нотолгоогүй тиймэрхүү хачин бичлэгнүүд үзээд нэг төгрөгч олж чадахгүй байгаа бол энэ бичлэгийг эхнээс нь дуустал нь алгасахгүйгээр үзээрэй. Өмнө нь affiliate marketing, freelancing, янз бүрийн интернетээр мөнгө олох аргуудаар мөнгө олдог байсан бол би одоо крипто арилжаар орсон, крипто coin, ерөнхийдөө бол крипто ертөнц рүү орсон байгаа. Шалтгаан нь ердөөсөө л affiliate marketing, freelancing-тэй харьцуулахад крипто валют бол илүү дээр сонголт. За шалтгааныг нь та бүхэнд маш энгийн байдлаар тайлбарлая. Freelancing, affiliate marketing-аар мөнгө олохын тулд бараа бүтээгдэхүүн зарна, бараа бүтээгдэхүүн зарахын тулд худалдаа өгч олно, худалдаа өгч олохын тулд маркетинг явуулна. Тэрнтэй крипто арилжааг харьцуулах юм бол ямар нэг койныг хямдхан худалдаж аваад үнэн өсгөхөөр зарахад л болно. Одоо жишээ нь энэ Digo гэдэг койныг 2.248 дээр би 1000 Америк доллараар худалдаж аваад 2.248-аас 1.4 рүү өсөнгүүт нь зарсан бол худалдаж авсан мөнгөө 5-6 нугалж ашиг болох байсныг та бүхэн авиг жишээн дээрээс харж байна. Крипто арилжаанд үргэлж ялна гэсэн ойлголт байхгүй. Крипто арилжаан дээр та бүхэн ялах магадлал ихс гэж болно. За крипто арилжаа хийгээд их хэмжээний мөнгө болоод гайгүй дажгүй амьдарч байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Хэрвээ та нар крипто арилжаагаа сурчгал юм бол Монгол улсаас гэрээхээ 5 дахь орчин нөхцлөөс дэлхийн стандартаар мөнгө олох боломжтой болно гэсэн. Одоо дэлхийн стандартаар цалингийн дундаж хэмжээ хэд үүдгэн те. Америк стандартаар цалингийн дундаж хэмжээ хэд үүдгэн те. Тэрнээс их хэмжээний мөнгө олох үе тоолго бүр нэгднэ гэсэн. Тэгээд крипто арилжаа бол та бүхний хувьд хамгийн нээлттэй интернетээр мөнгө олох арга. Яагаад вэ гэхээр крипто арилжааж эхлэхийн тулд ердөөсөө App Store, Play Store дээрээс Binance гэсэн аппликейшнийг татаал банкныхаа дансыг Binance-тай холбоол 1 юм уу 2 цагийн дотор крипто арилжаагээд эхлэх боломжтой. Тэгээ мөнгөө татчих авах ч гэсэн айгүй шалуухан Binance дээр крипто арилжаанаас ашиг олох юм бол та нар Binance-ийн P2P-гээр нь дамжуулаад банкныхаа данс руу бас л яг адилхан 5-6 цагийн дотор татаад авчихна. Ийм учраас энэ чинь Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд миний мэдж байгаагаар бол хамгийн нээлттэй интернетээр мөнгө олох арга. За Freelance Mongolia өөрийнхөө Facebook page дээр Binance дээр ихэнх бүртгэл үүсгэдэг, Binance дээр яаж банкныхаа дансыг холбогдгийг, Binance дээр яаж криптокойн худалдаж авдгийг, мөнгөө яаж татж авдгийг тэр тухай видео хичээлүүдийг оруулсан байгаа. Та нар Facebook дээр Freelance Mongolia гэж хайгаад миний Facebook page руу ороод Reels-ийг нь шалгаарай. Reels дээр нь дарах юм бол миний видео хичээлүүд гараад ирнэ. Тэгээд та бүхэн 4,000 үзэлттэй энэ бичлэгийг хамгийн эхлээд үзээрэй. За одоо энэ биш, sorry. 4,500 үзэлттэй энэ бичлэгийг хамгийн эхлээд үзээрэй. Өссөн крипто мөнгө. За энэ дээр би одоо жишээ нь Binance дээр яаж данс цэнгэлэхтэй яаж Binance дээр бүртгэл үүсгэх гэд бүх юмнуудыг заасан байгаа. Видео хичээл учраас энэ бичлэгэн дээр гарч байгаа юмнуудыг та нар дагаж хийгээл болоо. Айгу амархан. За одоо би танарт крипто арилжаа хийж сурахыг хүсэж байгаа хүмүүст маш үнцэнтэй мэдлэг өгье. Крипто арилжаа хийж сурахын тулд өндөр үнэтэй сургалт худалдаж авах шаардлага байхгүй. Ердөөсөө Gemini-г татж аваад Google-ын гаргасан хэмэл оюун ухааныг татж аваад тэгээд Gemini-аар бүх юмаа залгуулж болно. За энэ чи би сайн болов Gemini би крипто арилжаа сурмаар байна. Бүх юмнуудыг над алхамаар заагаад өгөөч гэсэн байна. За тэгэнгүүт Gemini над хамгийн ихний алхам бол хамгийн том exchange-ийг сонгох хэрэгтэй гэж байна. Тэр нь бол мэдээж Binance. Хоёр дахь алхам нь болохоор эрсдлээ хянд сурах хэрэгтэй гэж байна. Ингээд ирэхэд бол алхамаар над юу их хэсдэг вэ? Заагаад өгч байна. Ингээд та бүхэн Gemini-ээс асуугаад ямар тач нэг basic төвчний мэдлэгтэй болоод авах хэрэгтэй. Крипто арилжааны тухай. За тэгээ basic төвчний мэдлэгтэй болж авсныхаа дараагаар тест мөнгөөр арилжааж эхэлнэ. Жинхэнэ мөнгөөр биш. Тест мөнгөөр арилжаа хийснээр ашиг олохгүй ч гэсэн мөнгө алдахгүй. Ямар тач чиний мэдлэг Binance дээр арилжаагээд мөнгө олж чадах нь үгүй гэдгийг нь харна гэсэн үг байхгүй. За намайг та нараа ютубер гэдгээр нь л мэдэх бах. Тэгвэл би бас программер хүн байгаа.
одоогийн байдлаар веб 3 салбарт ерөөд бол development хийж байна. Дөнгөж сая би Telegram дээр өөр ингэсэн миний аппликейшн хийсэн. Дүрдил community app буюу DCH гэдэг аппликейшн хийсэн байгаа. За та нар миний энэ DCH аппликейшн руу орох юм бол за би яаж энэ аппликейшн руу нэвтэрж ордгийг тэр бүхнүүдийг жоохон байж байгаа зааж өгнө. Хамгийн эхлээд энэ аппликейшнаа танилцуулах юм. За энэ аппликейшн дээр би энэ чинь нэг 3 Америк долларын зурагтай нэг коноп харагч байна. Энэ 3 Америк долларын зурагтай энэ шарын коноптой дарангууд та нар миний Binance-ийн тест арилжааны аппликейшн руу орчихно. За тэгээ Binance-ийн тест арилжааны аппликейшн руу орсноогоо дараагаар та нар энэ чинь тест мөнгөөр Binance-ийн жинхэнэ арилжааг туршиж үзэх боломжтой. За би энэ аппликейшнаа өөрийнхөө DCH аппликейшнаа Binance-тай холбосон учраас ерөнхийдөө ямар ч койны үнэн Binance дээрээс зөрнөө гэж бол байхгүй. Одоо хэдүүлээ тэрийг харъя. Одоо биткойны анш нь Binance дээр 66895 таа байна. Тэгвэл миний аппликейшн дотор хэдтэй байна харъя. За миний аппликейшн дээр 66905. Харж байна Binance дээр бас яг адилхан 66905. Нэг долларын зөрөө байх боломжгүй. Binance-тай холбоцсон учраас. Тэгэхээр та нар яг Binance дээр арилж яана гэсэн үг. Миний аппликейшн дээр арилж яана гэдэг нь. За тэгээд одоо би та нарт криптокойн яаж худалдаж авдгийг зааж өгье. Яг одоогийн байдлаар миний аккаунт дотор 863,000 Америк долларын тест мөнгө байна. Энэ тест мөнгөөр биткойн худалдаж авахын тулд доошлуулад энэ чинь market limit, stop limit гэсэн 3 юм харагдана. Market дээр нь та нар хэрвээ та нар биткойныг шууд яг одоо байгаа үнээр нь худалдаж авахыг хүсэх юм бол маркетинг сонгоно. Тим үн дээр очингууд нь худалдаж явна. Тим үн дээр нь очингууд нь зарна гэд өөрчлөлт захиалга өгөхийг хүсэх юм бол stop limit дээр нь дарна. За одоо хэдүүл нэг биткойн худалдаж аваад үзье. Энд чинь нэг гэж оруулаад buy BTC дээр ингээд дарангууд history дээр нь ингээд гараад ирнэ. Би дөнгөж сая нэг биткойн худалдаж авсан энэ history дээр ингээд гараад ирж байна. За одоогийн байдлаар би энэ өөрийнхөө аккаунтын дотор нийт 3 биткойн худалдаж авсан байна. 200,000 Америк доллараар нийт 3 биткойн худалдаж авсан байна. Бас 2 Ethereum-ыг 4,000 Америк доллараар худалдаж авсан байна. За ингээд миний Ethereum-ийн арилжаа, биткойны арилжаанаас одоогийн байдлаар бол 1171 Америк долларын ашиг олцсон явж байгаа юм байна. Тэгэхээр жинхэнэ мөнгөний арилжаа байсан ч яг л адилхан үр дүн гарна. Хэрвээ би жинхэнэ мөнгөний арилжаа байсан бол хэрвээ би жинхэнэ мөнгөөр 3 биткойн 2 Ethereum худалдаж авсан бол одоогийн байдлаар 1171 Америк долларын ашиг олцсон явж байна гэсэн үг байхгүй. Ингээд та нар тест мөнгөөр арилжаа хийгээд эхлээд крипто арилжаан дээр чиний мэдлэг чинь мөнгө болоход бэлэн байна уу гэдгээ шалгаж үзээд тэгээд итгэлтэй болсон үедээ Binance дээр жинхэнэ мөнгөний арилжаар орно гэсэн үг байхгүй. Ингэж ирэхэд бол та бүхэн крипто арилжааг сурна. Практикаараа сурсан хамгийн дээр сонголт. За миний одоо би танарт энэ DCH аппликейшн руу хэрхэн элсэж орохыг нь зааж өгье. За миний энэ хэлсэн DCH аппликейшн руу элсэж орохын тулд эхлээд та бүхэн Telegram-ыг татчих авах хэрэгтэй. Telegram-ыг татчих авахын тулд App Store, Play Store руу ороод Telegram гэж хайхаар хайлтч үр дүнд гараад ирнэ. За тэгээд та бүхэн эхлээд Telegram-а татж аваад Telegram дээр өөрсдийнхөө утасны дугаараар бүртгэл үүсгэх хэрэгтэй. За тэгээд бүртгэлээ үүсгэснийхээ дараагаар яг энэ үзэж байгаа бичлэгнийхээ description-ыг шалгаарай. За энэ яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь дор more гэсэн нэг жижигхэн кноп байгаа. More дээр нь ингээд дарах юм бол бичлэгний description-г гараад ирнэ. За энэ ч би дүрдил dry test app гэдэг энэ миний хийсэн DCH application руу элсэж орох линкийг нь оруулсан байна. За та бүхэн энэ линкэн дээр ингээд дарах юм бол шууд автоматар Telegram ч онгоогоод миний DCH application руу та бүхэн ингээд орчихно. За тэгээд DCH application руу орсныхаа дараагаар энэ чинь нэг хөхөнгийн коноп харагч нь GIF гэсэн айжууд нэг хөхөнгийн коноп харагч нь энэ хөхөнгийн конопон дээр дараал та бүхэн миний DCH application руу нэвтрээд орчихно. Ингэж ирэхэд бол та бүхэн элсэж орно. За миний энэ DCH application дээр
бас премиум гишүүнчлийг та бүхэн худалдаж авч болно. Миний DCH аппликейшнаар дамжуулаад бас мөнгө олж болно. За би та бүхэнд миний DCH аппликейшнаар яаж мөнгө олохыг нь заагаад өгье. За энэ доор харагдаж байгаа 4 кноп уучлаарай guys. За энэ доор харагдаж байгаа 4 кнопны хоёр дахь дээр нь ингээд дарах юм бол affiliate dashboard ч гараад ирнэ. Хэрвээ чи миний DCH аппликейшнд хүн өрөх юм бол тэгээ хүн өрсөн хүн чи премиум гишүүнчлэл худалдаж авах юм бол премиум гишүүнчлэл худалдаж авсан нийт үнийн дүнгийнх нь 50% чи ашиг болгож авна. За премиум гишүүнчлэл 1 сарын ямар төлбөртэй байд юм бэ гэхээр Telegram-ийн 2000 одны төлбөртэй. За Telegram-ийн од гэдэг нь ерөнхийдөө бол энэ Telegram аппликейшн дотор ашиглагддаг валют нь байгаа, үндсэн валют нь байгаа. За тэгээд та бүхэн хүн өрөхөнд бол яах юм бэ гэхээр ердөөсөө энэ хүн өрдөг линк чи харагч байна. Энэ хүн өрдөг линк чи харагч байна. Хүн өрдөг линкийг копи хийж аваад би одоо юу ярьж байна, би одоо юу хийж байна, та бүхэн ердөөсөө миний хийж байгаа гэж хийнэ гэсэн үг байхгүй. Эхлээд энэ аппликейшнийг яаж татж авдгийг урьж байгаа юмдээ зааж өгөөл. Яаж энэ аппликейшн дээр премиум гишүүнчлэл худалдаж авдгийг зааж өгөөл. Тэгэл болоо. Одоо би юу ярьж байна та тэрийг л өөр хүнд ярьж өгнө гэсэн үг байхгүй. За одоо танад миний премиум гишүүнчлэлийг хэрхэн худалдаж авдгийг тэрийг нь зааж өгье. Дараа нь би та бүхэнд премиум гишүүнчлэл худалдаж авснаар ямар ач тустай тэрийг бас тайлбарлана. Санаа зовлтгүй. За, премиум гишүүнчлэл худалдаж авахын тулд доор харагдж байгаа 4 кнопны 3 дахь дээр нь таарна. За, тэнгууд энэ чинь unlock 2000 stars гэсэн кноп харагдаж байна. Энэ дээр нь таарна. За, тэнгууд энэ чинь confirm and pay 2000 од төлөх үү гэсэн кноп харагдаж байна. 2000 од төлнө гэдэг энэ дээр нь таарна. За, тэнгууд энэ чинь од худалдаж авах сонголтууд гараад ирж байна. Ерөнхийдөө бол хамгийн доод тал нь би 2500 од худалдаж авах боломжтой юм байна. 2500 од нь болохоор 50 Америк долларын төлбөртэй юм байна. Тэгээд та бүхэн 2500 од худалдаж авахыг хүсэх юм бол 2500 гэдэг дээр нь дараад болоо. Тэнгүү төлбөр төлөх сонголтууд нь гараад ирнэ. Энд чинээс та бүхэн Visa-г сонгоол. Монголын альч банкны төвөргийн эсвэл долларын Visa карт байж болно. Та нар шууд банкныхаа Visa картаар ингээд Telegram дээр од худалдаад авчина. Тэгээ худалдаж авсан одоо шууд төлөөд миний премиум гишүүнчлэлийг худалдаад авчина гэсэн үг. Айгүй амархан. За ингээд премиум гишүүнчлэл худалдаж авах ийм амархан учраас та бүхэн бас миний аппликейшнд өрж байгаа хүмүүстэй ч гэсэн зааж өгөх бол айгүй амархан бохгүй. За одоо би та бүхэнд энэ премиум гишүүнчлэл худалдаж авснаар ямар ач тусдайг нь хэлье. За одоогийн байдлаар премиум гишүүд маань Binance тест арилжаан дээр хүссэн coin дээр тест арилж явах боломжтой. Хэрвээ чи премиум гишүүнчлэл аваагүй бол зөвхөн Bitcoin, Ethereum, BNB дээр л тест арилж явах боломжтой. Хэрвээ премиум гишүүнчлэл худалдаж авах юм бол Binance дээр байгаа бүхий л coinууд дээр тест арилж явах боломжтой болно гэсэн. За одоо жишээ нь Huma гэдэг coin үүдэг. Би Huma гэдэг энэ coin дээр арилжаахыг хүсэх юм бол энэ ч хайлтан дээр нь Huma гэж оруулаад load гэсэн нэг шар кнопн дээр дараал болоо. За ингэнгүүт би одоогийн байдлаар нөгөө премиум гишүүнчлийн аккаунтн дээр худалдаж аваагүй учраас болохгүй байна. Худалдаж авсан хүмүүсийн хувьд бол энэ дээр Huma гэж оруулаад load дээр нь дарангуут Huma гэдэг coin-ийн чарт нь гараад ирнэ. За тэгээд Huma гэдэг coin-ийг хэрвээ та нар худалдаж авах хүсэх юм бол яаж худалдаж авдгийг заагаад өгсөн. За тэрнээс гадна ирээдүйд би маш том зүйлүүдийг бол төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар миний Binance аккаунтн дээр миний хийсэн арилжааны бот арилжаа хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн байдлаар би өөрөө арилжаа хийхгүй өмнөө химэл оюуханыг өмнөөсөө арилжаа хийлгүүлж байна гэсэн. Тэгэхээр тун удахгүй миний DCH аппликейшны премиум гишүүд маань ч гэсэн энэ химэл оюуханыг ашиглаж өмнөөсөө арилжаа хийлгүүлэх боломжтой болно. Одоо хэдүүлээ 4 дийлэн Binance арилжааны химэл оюуханыг харъя. За энэ ч харагч байна. Миний энэ хийсэн химэл оюухаа одоогийн байдлаар ерөөхдөө бол Binance дээр байгаа бүхий л coin-уудыг хянаж байна. Хэрвээ Binance дээр байгаа энэ аль нэг coin дээр нь арилжааны боломж гарч ирнэ гэж үзэх юм бол шууд 99% дээр
90% дээш итгэлтэй болсон үедээ шууд худалдаж авна. Юу гэсэн үг вэ гэхээр миний оролцоо байхгүй. Миний Binance аккаунтын дотроос энэ хиймэл оюуха ямар coin худалдаж авах шийдвэрээ өөрөө гаргана. Coin-о бас өөрөө худалдаж авна. Coin-о бас өөрөө зарна. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө бол энэ хиймэл оюуха нэг ажлынхны үр дүнгийн хянахаас өөр юу ч хийхгүй гэсэн үг. За одоогийн байдлаар ерөнхийдөө бол энэ хиймэл оюухан бүх хийсэн арилжааныхаа 81% дээр нь бол ялсан байгаа. Тэгэхээр ялах магадлал нь одоогийн байдлаар 81%-тай байгаа. Нэгсэндээ 10 арилжаанд орлоо гэж бодоход 8 дээр нь ялж байна гэсэн үг байхгүй. За тэгээд хиймэл оюухан бол ерөнхийдөө бол ямар ч хүнээс илүү хурдан тооцоолон бодох чадвартай, ямар ч хүнээс илүү өргөн мэдээллийн самтай. Тийм ч учраас ерөнхийдөө бол хүнээс хамаагүй дээр арилжаа их боломжтой. Ялангуяа скальпинг богино хэмжээний арилжаан дээр бол хүнээс хамаагүй илүү миний хувьд бол. За тэгэхээр одоогийн байдлаар бол ерөнхийдөө бол энэ арилжааны хиймэл оюуханаар мөнгө олж үнэхээр болж байна. Тэгэхээр та бүхэн удахгүй ч гэсэн та бүхэн удахгүй DCH аппликейшн дээр маань энэ арилжааны хиймэл оюуханыг өөрсдөө арилжаанд ашиглах боломжтой болно гэсэн үг. За тэрнээс удаа би арилжааны чатботыг бас хийж байгаа. Яг Gemini-тай яаж та бүхэн чаталдаг те? Яг энэ Gemini-тай чаталж байгаатай адилхан миний энэ арилжааны чатботтой чатлах боломжтой болно гэсэн. Тэгээд та бүхэн ерөөхдөө бол Gemini-с ядгаатай крипто арилжаан дээр илүү төвлөрсөн хиймэл оюухантай харьцаад шууд харьцаад бүх юмудаа залгуулах боломжтой болно гэсэн. Энэ DCH аппликейшн дотроос. За ийм давуу талтай. Миний DCH аппликейшны премиум гишүүнийг худалдаж авснаа та бүхэн нэгдүгээрт нь хүн үрээд мөнгө олж чинь, хоёрдугаарт нь тест арилжаа хийгээд Binance дээр мөнгө олж чадах нь үү тэрийг шалгачиж болж чинь. Тэгээд гуравдугаарт нь удахгүй ирэхэд бол миний крипто арилжааны бот нэмэгдснээр крипто арилжааны ботыг маань хязаа худалдаж явна. Тэр үед нь худалдаж яваад хязаа зарна. Тэр үед нь зараа. Ингээд крипто арилжааны ботыг маань дагаж ашиглах боломжтой болж байна. Тэгээ хамгийн сүүлд нь крипто арилжааны чатбот гарсны дараагаар ирэхэд бол бүх юмудаа DCH аппликейшн дотроо чатботоос асуух боломжтой бол. За ийм олон давуу талуудыг ирээдүйд үүсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ урдчлаад амлаж чадахгүй ямар ч одоо бизнес дээр ямар ч зүйл дээр үр дүнг 100% урдчилж амлах боломжгүй байдаг. За дараачихаа дугаараар уулзцгаая. Peace.